Энэтэй хамтаа үзэгчтэй баярлалаа. Дараагийн мэдээг хүргэе. Жижиг дунд бизнес эрхлэгчид банкны зээлээс гадна олон нийтээс хөрөнгө босгох боломжтой болох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр улсын хурлын гишүүн Саран Чулуун санхүүг зохицуулах хороотой хамтын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. За хэрвээ энэ хуулийн төсөл батлагдвал гарааны болон жижиг дунд бизнесүүд санхүүжилтийн шинэ хөөсөр бий болж иргэдэд хөрөнгө оруулах шинэ боломжууд нээгдэх юм. Гарааны болон жижиг дунд бизнесүүдийн гол тулгамдсан асуудал нь санхүүжилт. Банкнаас зээл авахд барьцаа хөрөнгө, зээлийн шалгуур, өндөр зардал зэрэг олон шаардлагыг тавьдаг. Үүний улмаас шин санаа бүтээгдэхүүнтэй ч санхүүжилтээ шийдэж чаддаггүй бизнес олон байна. Судалгаагаар бизнес эрхлэгчдийн 60% нь санхүүжилтээ өөрийн хөрөнгөөр 36% нь банк санхүүгийн байгууллагын зээлээр шийддэг гэжээ. Харин хамтын санхүүжилтийн тухай хуультай болчихвол олон хүнээс бага хэмжээний хөрөнгө цуглуулж нэг бизнес төсөл бүтээгдэхүүнийг санхүүжүүлэх боломжийг олгоно гэж тооцжээ. Дүнгиж эхэлсэн. Тэгээд шин зүйл хийх гэж эхэлж байгаа боловч яг ингээд нөгөө бизнесээ томруулъя, цаашаа үргэлжлүүлъя гэхээр гацчдаг. Тэ ингээд хан мөрөгдөг хүмүүст бол маш чухал юм зохицуулт байгаа. Тэгэхээр энэ үйлээр энэ яг тэр дундын харилцааг зохицуулах системийг л бий болгож өгч байгаа гэсэн үг. Нөгөө талаа ил тод хариуцлагатай хандив босгогчдыг бий болгож байгаа гэдгээр маш чухал ахиц гэж харсан. Манай улсад бол яг хамтын санхүүжилтийн үйлчлэгээ бол бас компаниуд нэвтрүүлээд платформуд нь бас үйл ажиллагаа явуулаад эхэлж байгаа. Тэгээд хуулиар бол ерөнхийдөө илүү энэ одоо үйлчлэгийг зохицуулж хянах гэхээс илүүтэйгээр энэ хамтын санхүүжилт дундын одоо санхүүжилт босгох юм механизм өөрөө байсаар ирсэн те. Энийг илүү ил тод болгох одоо оролцогч талуудыг нь илүү одоо харилцааг нь илүү дэлгэрэнгүй одоо ил тод болгоход чиглэсэн ийм хууль байгаа. Тухайлбал нэг бизнес 100 сая төгрөг шаардлагатай бол банкнаас бүх мөнгийг зээлхийн оронд захин платформоор дамжуулан олон нийтэд төслөө танилцуулж шаардлагатай хөрөнгөө босгох боломжтой. Хуулийн төсөлд хамтын санхүүжилтийг хувьцаа, зээл, урамшуулал, хандив гэсэн 4 хэлбэрээр зохицуулахаар тусгажээ. Үндсэндээ энэ хууль нь бизнесүүдэд мөнгө босгох шинэ боломж, нээхийн зэрэгцээ, иргэдийн мөнгийг хамгаалах дүрмийг бий болгох зорилготой гэжээ. Ерөөсөө нэг номерын асуулт өгсөн хөрвөлсөн шүү дээ. Гудамд явж байгаа 10 жилийн хүүхдүүдэд те зүгээр одоо ажиллаа хийж байгаа эмч багш нарт бүгдөө гойго санал байгаа хэрэг. Тэгэхээр бол тэрийг энэ зүйлүүд одоо энэ хууль энэ хэлбэр маш одоо хурдан хялбар дэмждэг болохоор олон улсад ч гэсэн одоо төрийн хийж чадахгүй байгаа, том компаниудын хийж чадахгүй байгаа зүйлүүдийг жижиг юм шиг хэрнээ чухал зүйлүүдийг яг энэгээр шийдсэн байдаг шүү дээ. Хүмүүсийн хэлж байгаагаар олон дагагчтай хандив бохоор өгдөг. Гэтэл яг аль бие усаар одоо ил тод нээлттэйгээр тайлангаа тавиад өгдөг төрөмс байгууллагууд нь хандив нээлттэй зарлахад тэрэнд хандив өгдөггүй гэдэг чинь яг одоо соёл нь өөрөө буруу тогтоод байна л да. Тэгэхээр яг энэ хуулиараа явчих юм бол одоо яг хэрэгтэй хүмүүст нь хэрэгцээтэй хандив цугларч чадах юм болоо гэж харж байгаа. Membership-ийг оруулахгүй бол энэ өөрөө бүр гадуур ялангуяа Facebook дээр бол бүр маш замбраагүй хаалттай бүлгүүд үсээд явцсан байгаа шүү. Тэгэхгүй бол энэ өөрөө платформоосоо гадуурх хамтын санхүүжилт цаан membership нэрийн дор яваад байгаа шүү. Өнөөдөр захин орчимд зохицуулалтгүйгээр хөрөнгө татах, өндөр өгөөж амлах, хандив нэрээр мөнгө цуглуулах эрсдэл байна. Тиймээс хэн хөрөнгө татах хэрэгтэй байх, иргэдэд ямар мэдээлэл өгөх, мөнгийг хэрхэн хамгаалах зэрэг тодорхой дүрм тогтоох шаардлагатай гэж хуулийн төслийн магийнхаа үзжээ. За хуулийн төсөл батлагдвал гарааны болон жижиг дунд бизнесүүдэд санхүүжилтийн шинэ их үүсвэр бий болж иргэдэд ч хөрөнгө оруулах шинэ боломж нэмэгдэнэ. Харин захин платформоор дамжуулан мөнгө босгох үйл ажиллагааг ил тод хяналттай болгож залингийн эрсдлийг бууруулах зохицуултыг бий болгоно.